Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага гэмтрэгээс урсан сэргийлэх чиглэлээр хууль заасан дараах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй үүнд байгууллагынхаа дотооддоо болон үйл ажиллагааныхаа хүрээнд гэмтрэгийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах, ажилтнуудаа гэмтрэгээс урсан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах, гэмтрэгийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар эрх бүхий байгууллага албан тушаалтнаас өгсөн мэдээлэл зөвлөмжийг хүлээн авч тодорхой ажил арга хэмжээ зохион байгуулж үр дүнг хугацаанд нь мэдээлэх үүрэгтэй. За гэмтэргээс урсан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 5.9-р зүйл заасны дагуу хүнийг 100 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн хариуцлага хүлээлгэнэ.